За окей, хэдүүлээ зочноо хүлээж авах цаг болсон байна. Өнөөдөр бид студид уран бүтээлч Реги дуучдын анхдагч одоо Ратабасыг өрсөн байгаа намнаа. Тэгээд Монгол Реги хөгжмийг залуучуудад таниулахад маш том хувь нэмрийг бол түүний хувьд оруулсан. За мөн Ратабас нь Backyard Show-ны шүүгч байсан гэдгийг бол бид бас сайн мэдэж байгаа. Мөн одоо тэрээр сүүлийн үед загсчны замнал нэртэй влог хийж байгаа нь маш олон хүнд хүрч байгаа. Тэгээд удахгүй бид түүнтэй ярилцах болно. За мөн түүнтэй холбоотой бас нэг юм гоё сонирхолтой хөөрхөн бичлэгүүдийг бас манай сэтгүүлч давхар бэлдсэн байгаа гэсэн. Яа. За тэгэхээр уран бүтээлч влогер Ратабасыг ямар гоё зураг вэ? Зя. Вау. За зочноо өрөө манайхаа. Зочноо оруулж ирээ. Уран бүтээлч влогер Ратабас таныг студид орж байна. Сайн байна уу? Өглөөний мэнд. Болцоогаад. Болоосуугаад хөвчөө зүгээд микрофоны өртөө баг зэрэг ортуулаад тогттой суугаарай. Тэгээ тий. Яг л гэртээ байгаа юм шиг гэдэг байгаа шүү дээ. Зя. Оо ямар гоё. Гоё сонсож байна уу? Амар гоё сонсогч. 1 2. Оо. Зя. За окей, таны өдөр хэр эхэлж байна? Оо сайхан. Ер нь өглөөг хэр яаж эхлүүлдэг вэ таны хувьд? Ер нь жоохон унтамхай. Нилээ орой босон. Гэхдээ өнөөдөр бол яг нөгөө зорж эрт туслаа. Миний хувьд бол эртэлтэй. Тэгээд жоохон жоохон босдог. Тэгэл яхаа тэгэл кофе чанж уугаал тэгэл эхэлдэг дээ. Тэгэл эхлүүлдэг дээ. Гэж. Бид ер нь Ратабас таныг болвол уран бүтээлч гэдгээр нь тийм реги Монголын реги одоо салбарт бас сүнтэй хувь нэмэр оруулж анхдагч нарын нэг гэдгийг бол их сайн мэдэж байгаа. Гэхдээ бид өнөөдөр тантай уран бүтээл гэхээсээ илүү бас сүүлийн үеийн влогийн талаар ярина. Гэхдээ уран бүтээлийн сонио ачнаас бас эхлээд ярий. Жохон буугаалаа гэж бодож байна. За. Уран бүтээл үү? Юу болж байна? Уран бүтээл байхгүй. Ерөнхийдөө дуу хураас л ер нь ингээ хөндөрж байгаа. Тэгээд ер нь бараг 2 жил болчихлоо. Тэгээд ягаад ч юм за яг бүр амхандаа өөрөө бол бүр болж байгаа гэж бодоод байгаа юм. Зодог тайлах ч гэдэг үү те. Тэгэнгუთ яг мэдээж бас чадахгүй байх л да насаараа л дуу хуур хийсэн болохоор тэгээд хожим бол ганц нэг дуунууд дээр гаргаад явах нь явах бах. Гэхдээ нөгөө яг идэвхтэй амьдралаараа бол амьдрахаа болж байгаа. Одоо өөрөөр хэлбэл тайзан дээр гарах тодорхой зүйлүүд дээр л гарна гэдэг ч юм уу. Одоо юу гэдэг нөгөө хүндэтгэлийн зүйлсүүд дээр те. Тэрнээс одоо яг ингээд том ивентүүд тийм хөтөлбөрүүдээр бол ер нь урлагаас хөндөрж байгаа гэж хэлж болно. Тэгээд ер нь яг одоо бол яг цэвэр яг влогтой төвлөрөөл байж тий. Тэгэхээр одоо яг влогийн талаас нь тэгвэл шууд ярьчих дөө тий. Тэрэн дээр яхаа. Влогер Ратабас гэж ярих тийм ээ. Влогер гэдэг. Тэгэхээр ер нь бас та контент бүтээх, влог хийх энийг ер нь хэр хугацаанд бодож байгаад эхлэв тий. Ер нь бол бас шууд эхэлчихвүү. Ер нь нэг олон жилийн хугацаанд ер нь бодож ийсэн үү тий. За ер нь бол юу яасан? Нөгөө ковид болоод бүгдээрээ нэг хоригдоггүй юу те хоцтой бөөнөрөө байгаа газараа те. Тэгээд бүгдээрээ л нэг юм ковидын хориод сэр цоцлогдсон нэг тэнмэр болсон шүү дээ. Монгол даяараа. Тэр үед нэгдүгээр тэр хүчин зүйл орсон юм шиг байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаард ерөнхийдөө нөгөө юу гэдэг 40 гараад ирэхлээр нэг юм жоохон нэг юм даун болт юм шиг санагдсан шүү нэрээс хүмүүс нөгөө дунд насны хямрал гэдэг штэ. Би бодохдоо тэр нь яг нөлөөс юм болов гэж бодсон. Ер нь ингээд өдий хүртэл хийж явсан юмнасаа жоохон залхах маягтай тий. Тэгээд ер нь би юу хийгээд байна ч тийм үү тий. Ингэж юу хийж вэ? Тий. Тэгээд нэг жоохон тийм. Гэхдээ нөгөө нэг сэтгэл ханамж буурсан болохоос биш яг нөгөө үгүйсгсэн гэсэн үг биш л дээ. Зүгээр тийм нэг юм тодорхой хэмжээний юм нэг юм шинийг эрэлхийлэх нас ирдэм болов гэж надад мэдрэгдсэн. Тэгээд яг жоохон уншихгүй юу. Тэгээд яаж ингээд нэг жоохон хямралаас гардыг болоо гэд. Тэгсэн чинь ерөөхдөө хобби хөгжүүлдэг итэр гэж одоо өөрлөгөө өнгөж харж эхэлдэг итэр гэх тиймэрхүү юмнууд уншлаар нь айгу бодиттой санагдаад. Тэгээд хобби ер нь хөгжүүлэх гэж бодсон. Тэгэл за юу чаддгийг ингээл бодохгүй юу би чи. Тэг өнгөрсөн амьдралаа харангууд ерөөхдөө дуу гэл анх дуу маань хобби байж байгаа. Тэгээд амьдрал ажил болоод тэгээ явцсан байж таарад. Тэгээд ер нь юунд дуртайгаа ч ер нь ингээ марттлаа дуу хоор хийсэн байлээ. Тэгээд
бодож жагаад юу тохирох ингээ олон юм бодсоо янз янзын юм бац. Тэгсэн чи яг хүүхд байхдаа би нөгөө доронтод нөгөө хэрлэн голын өвөн дээр өссөн зумны уйлдралыг ер нь гол дээр өнгөрөөдөг. Загсанд их дуртай, загас барих их дуртай байсан. Тэрийгэ санаад буцаад яг тэрийгэ хөгжүүлэе л гэж бодсон. Буцаад яг загас барьдаг хоббитой болъё гэд. Тэгээ нөгөө манай доронтын нөгөө хэрлэн гол дээрх загасчлал болохоор ийм амьд өгөөш, гурил, жигийн улаан өтөтрээр хөвөртэй загасчлал байдаг байхгүй өөр. Одоо энэ уулын ийм цэнгэг усны ширүүн урсгалтай голын загасчлаас өөр юм бэлээ. Тэгээд би тэрийг нөгөө мэддэггүй хиймэл өгөөшөөр загас өрж мэддэггүй. Тэгээд ингээд яаж барьдсан бол гэдэг ерөөхдөө YouTube сууг те янз бүрийн мэдээллүүд хайж үзье. Тэр ч одоо яг нэг ковидын дараа жил гэдэг чинь 22 он гэсэн үг юм уу? Тэгэд яг манай нөгөө загслын холбооны Мөнэ ах тэгээд Мөнх Шарвал гээд залуугийн нэвтрүүлгүүд 10 гаруй жилийн өмнөөс ер нь телевизүүд дээр гарч ирсэн юм байлээ. Тэгээд ийм загсчлалын нэвтрүүлгүүд байх нь байдаг. Гэхдээ яг цоо шинээр нөгөө дэгээ сатурк те уяага зангидаж чадахгүй байгаа. Яаж ингэж бүр анхан шатнаасаа мэдлэг авах гэж байгаа хүнд одоо манай эдийн нэвтрүүлэг жоохон хүндтэй байсан. Нөгөө за энэ өгөөшөөр ингэж барина гэж шууд дараагийн төвчний юм заагаад байсан учраас би сайн ойлгоогүй байхгүй. Би одоо Мөнэ ахын нэвтрүүлгийг бараг 10 дугаар үзчихэд тэгээ гайхал үлдсэн. За би энэ дараа сурах юм байна. Тэгэл санаа төрсөн. Тэгвэл сурж байгаагаа бас бичлэг болгоод цацаад байвал ямар бол магадгүй яг над шиг ингээд яг яахаа мэдхгүй болцсон байгаа хүн байж магадгүй шүү дээ. Гэж бодоод тэгэл хийх гэж нэг 2-3 жил 100 загсанд явж үзээд бас фейлдэд байсан болохгүй шууд болдгүй юм билээ шүү дээ. Тэгж яг 2 жилийн өмнөөс яг хийсэн чинь давгүй тэгээд хүрцсэн шүү дээ хөөрхөн тий. Facebook дээр одоо яг 100,000 даагчтай болсон баяр үргэлж. Яг 2-3 хоногийн өмнө лөө. Ямар гоё юм бэ. 100,000 гэдэг чинь бас 100,000 бол ер нь бол том шалгуур шүү дээ. Тий, би бас их баяртай байгаа. Хэдийн хугацаанд ер нь яг энэ гэхдээ их хөгжилтэй шүү. За тэр жишээ нь одоо би яг нөгөө урлагаар явсан амьдралаа бол үгүйсэхгүй мэдээж. Гэхдээ ер нь бол миний урлагаар явж исэн төрөл жанр маань ч өөрөө нөгөө underground music те цөөнхийн хөгжим байсан. Тэгээд ер нь бол юу гэдэг үзэгч цөөн одоо үзэгч сонсогчтой гэх юм уу? Тийм салбарт их явсан байлээ. Тэгээд дагагчийн тоомоо бол бага байсан. Тэгээ одоо жишээ нь сонирхуулахад анх яг влог хийж эхлэхэд миний Facebook 13,000 байсан. Бас. Тэгээд Instagram маань 2,300 байсан. Тэгээ YouTube channel маань болохоор 6,700 байсан. Тэгээ одоо ерөнхийдөө Facebook маань 100,000, Instagram маань 30,000 болж байна. YouTube channel маань 50,000 руу төгсөж байна. Ер нь бол яг найзууч гэсэн хэлж байгаа. Айгу зөв юм бариад авчиж гэдэг зүйл хэлдэг. Тий баяртай байдаг. Одоо энэ влогороо дамжуулж бас хүмүүст ер нь хүргэхийг хүсэж байгаа гол санаа одоо жишээ нь одоо нэг байгаль тог хаяхгүй аялал гэж хэлдэг тийм. Яг хөө зүгээр мэдээж үндсэн яг хийж байгаа зүйл маань бол яг л зүгээр сурж байгаа процессоо бичлэгээр харуулж байгаа. Загсанд явхад юу тохиолддог хүмүүс ер нь мэдж байгаа ихэнхдээ барихгүй байгаа те. Тэрийг монголоор цайрах гэж нэрлэнэ. Тий барихгүй байдаг. Тэгээд тэр мөр бол угаасаа яг ингээд загас барьж сурж байгаа хүний л бэрхшээл юм байлээ. Газар орноо танихгүй, гол усаа мэдгүй, ямар өгөөш ашиглахаа мэдгүй гих мэд саадууд их гарч иж байгаа. 2 жил явж байгаачсан бүрэн төгс бас ойлгоогүй л байна. Ер нь бол их удаан процесс явагддсан юм байна. Тий, тэгээд хамгийн анхны зүйл нь бол ерөөсөө яг сурж байгаа процессоо л гэдэг үндсэн аюугаа барьж явж байгаа. Тэгээд яг хүмүүст хүрээд ихэлснээр тодорхой хэмжээнд нөлөөлөл үүсгэж байгаа болов гэж бодсны үүднээс ер нь бол аль болох нөгөө хог хаяхгүй байхын уриалах, тэг зөв аялах, тэгээд catch and release гэж хэлдэг. Барилаад тавилаа загасчлал. Одоо загсаа барьчаад буцаагаар тавьчихна тий. Тэгээд сэртэнгүүд игээ хэрэглэгч гэдэг юм уу те. Сэртэн гэдэг маань нөгөө ном сумны үзүүр шиг буцаж гарахгүй. Тэгээд загсаа их гимтээдэг. Тэрийг одоо бахиар дарж ингээд зүүр шиг болгож загсаа барих жишээний мэдээж илүү хэцүү. Гэхдээ нөгөө загсандаа их юу ээлтэй яг хурд загс бол ерөөхдөө юу гэдэг 2-3 хоногт идэгдэг гэсэн шархан.
Тэгээ яг хүмүүс тусын амтанд хамлалаа гэж янз янзаар л хийдэг. Гэхдээ яг нэг бодлын энэ маань өөрөө дэлхий дээр бас нэг хүнс шүү дээ. Тийм. Дээр үеэсээ байсан. Одоо манай Чингис хаан маань загас магстай холбоотой гэх мэтлээ ер нь бол яг загас бол бидний нэгдүгээр хүнс. Одоо бол мэдээж гоё аль зугаалгын нэг гоё одоо юу гэдэг чиглэл салбар. Тийм болохоор ерөөхдөө зөв загасчлалыг л харуулах гэж хичээдэг. Тий, айл болох л тий. Зөв загасчлал. Сонирхолтой. Тэгэд барилаа тавилаа гэдэг чинь. Тэр нь бол юу нь гоё гэдэг вэ? Үнэхээр энэ бол зарим хүмүүсийн хувьд бол бүр дондох хэмжээнд очсон хүмүүсийг би харж байсан. Бүр хэдэн зуун километрийг ч даван туулаад зүгээр өстө нэрээ бороо шороо цас бүгдийг ажрахгүй туулаад тэнцээ загсан дээрээ л очиж ивэл гэ тий бүр ийм хэмжээнд донцсон үнийг бол би мэднэ. Тэгэхээр танаас бас асуумаар байна. Яг хамгийн тэр гоё мэдрэмж нь бас юу байгаад дит юм болоо? Мэдээж яг нөгөө юу барих мөч. Яг нөгөө ингээд тэр болтлох процесс бол их удаан явагдаж байгаа шүү дээ. Ингээл гоё ингээл байгаль мэдрээл те усны чимээнд тэгэл загас харигдаасаа гэд ингээл сууж байгаа л яг тэр баригдах мөчөд бүх юм шал өөр болол яг юм нэг тулаанд орж байгаа мэт гэх юм уу бүр ингээд огшоол те алдаж малдах үнэхээр хайран шүү дээ. Би нэг загас алдчихлаар нэг 2 3 хоногор ер нь бол унтаж чадахгүй те зүүдэлж мүүдэлнэ. Тэг ингээд бараг додцоо. Тэгээд амар хэцүү байдаг. Тэгэхээр барих мөч тэрнээс мэдээж хэд дахин илүү гоё мэдрэмжтэй. Тэгээд ерөөхдөө яг хүмүүс яг барьсныхаа дараа авсан дэр мэдрэмжээрээ л загслах их дуртай болд юм шиг үл. Би бол яг адилхан бас л тийм. Тэгээд дагавар хүчин зүйлүүд мэдээж байгаа шүү дээ. Хотын их одоо стрессээс холдох, байгальд гарах те. Одоо адаглал ингээл машиндаа суугаал 22-ын товчоо ч юм уу гараал явхад стресс баг-багаар ингээ хаягдаад байдаг байхгүй километр дутамд тий. Тэгээ сүлжээгөө болонгууд бүр ингээд яг 100% ингээд бүх юм яг тэр байгальдаа болон хаана очих гэж байгаа зорилго яг тэндэл төвлөрч идэг. Тэр нь өөрөө бас маш их бас нөгөө тэгэх одоо тэмүүлэх шалтгаан болдгийм болоо гэж боддоо шүү дээ. Таны хувьд нөгөө нэг цайрах гэдэг чинь загасгүй. Загас одоо олохгүй одоо барьж чадахгүй байхыг цайрах гэдэг байна тий. Таны хувьд бас хитийн хугацаанд бас цайрж агаад барьсан бэ тий. Юу гэж асуувал. Тий, ер нь бол зөв. Энэ үлжингөө л зайрлах. Энэ өвлийн загслыг би бас сайн ойлгосонгүй. Одоо 2 дахь жилдээ л анх удаа явж байгаа өвлийн загслалд өмнө нөгөө манай хэрлэн дээр маань баг байхад Доронтын хэрлэн гол дээр бол өвлийн загслал гэж байгаагүй. Магадгүй тэнд байдаг загснууд маань өвөл маш итгэхгүй байдаг юм шиг байна. Тэгээд нөгөө бидний хүүхэд байх үеэс л өвлийн загслал гэж огт байхгүй. Тэгээ гол дээр очир мөсөн дээр тоглонгууд ингээд мөсийн харилцаа харангууд жижигхэн загснууд тэр хөлдсөн байдаг байхгүй юу. Тэгээ би бодохдоо саяхны хүртэл яг энэ өвлийн загсал байдгийг мэдэх хүртлээ загас ингээ хөлдсөн байж байгаад намар хавар ингээ хам устгаа гисээ явдаг гэж боддог байсан. Нэр энэ гэхдээ тоглоомгүй. Намаа хүмүүс ямар худлаа яриад байгаа ил гэдгийг. Гэхдээ яг үнэхээр мэдхгүй юм чинь. Яг тэгж л боддог байсан. Тэгсэн чинь үгүй байлж таарсан тий. Одоо загснууд маань аль гүнзгий хэсэгтээ өвөл цуглаад нөө гол маань бүрэн хөлдөхгүй доороо тодорхой хэмжээний устай тэр нь ингээ урсгалтай өчл төрөгчтэй байгаа газраа цуглаж өвлжд юм байна. Тэнд нь цоолж загас өрт юм байна. Нууран дээр бол мэдээж нуур бол бүр үлдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр нуурын хаанч чинь загас байдаг бол голынх их хэцүү нөгөө аюу гүнзгий одоо цүнхээл хэсгүүдтэй байд юм байна. Тэгээд өвөл надад хэцүү санагдсан. Яг тэрийг олох хэцүү. Тэр голыг чинь одоо хаана нь гүнзгий байгаа тий. Тэгэл очиод нөгөө цоолонгууд шууд газар тулангууд өрөм маань эвдрээл тий. Тэгээд ихэнхдээ энэ өвөл ер нь цайрсан. Тэгээд хутгаа унгаад л юу шанагаа унгаад байлаа. Тэр нь бүжиглэхгүй нэ. Тэгээ ер нь ингээд бас влогийг үзэхэд бол маш хөвгөлтэй санагдаад байгаа. Ер нь заримдаа бас тэгээд бүр үнхээрийн тэгж бүтлгүүтэй дид юм тий. Бас ингээд бидэрт бас бичлэг байгаа даа. Бид бас үзье. За таны нэг тийм үү тий. Одоо энэ чагаар тий. Хатлагч аваагүй шүү дээ. Давс байхгүй. Юу яриад байгаа юм? Нэр хамаг юм өргөцсөн байна. Давс авах гавч. Хоол асгацсан байхгүй сандраа. Хамаг асгацсан.
Хол хасагцсан. Гоёдоо. Энэ зэрэг юм болно. Миний нөгөө нэг юу хачиж юу? Чи авсан юм уу? Энэ шанаг хайчиж юу? Энэ рүү урна гэж байх уу? Энэ авсан байна. Яац юм бол? Хүү нэрээ хайчиж юу? Мангар том юм шүү дээ. Чи унвал пул пал гэд мэдгдмээр. Жоо сонь болж байна. Сая шүлээ асгалаа. Шүлээ асгасан чинь нөгөө юу саварддаг юм унгачлаа. Унаацсан уу яатсан. Гэхдээ энэ нүхэнд байхгүй л байна. Нөхөр ончуу. Юу болоод байна? Бүтлгүүтгүү гэж юм боддоо шүү дээ. Яг үндэ амар хичээд өгөхгүй. Гэтэ энэ шо унжааг би хараагүй юм да. Бичлэгээ ухрааж л үзье те. За. Хоол идэж тайвшрээ. Цэкэл аваад нууц инээгээд байна. Чи өг. Энэ биенд орно. Би очиж шалгаад ирээ. Хөөе, өгөө. Хөөе. Хоол дээш идэл рүүгээ иргэдэ. Кармалцсан юм уу? Өгөөч чи. Амар юм бэ. Нэрээ онцтой бах та. Нэрээ онцтой юм бэ. Дахиад нэг илүү байгаад их юм те. Ямар сони юм бэ. За. Унс юм бэ нөө унс юм бэ. Тий энэ яг унгаацсан. Тэсээ унгаацсан байсан шүү дээ. Энэ хаана вэ? Энэ өгийн орон дээр. Өгийн орон дээр. Хотоос гайг ойрхон шүү дээ. Ойрхон тий. Тэгэд энэ бол яалцгүй унгаацсан л та. Энэ хоол асгалаар хүн анхааралч тийш явчих. Тийм юм тий. Тэгээ би уг нь яг хамгийн сүүлд яг мөсний хажууд харсан байхгүй юу. Тэгээд ингээд тавьснаа бол дараа нь ингээд бичлэгээс харсан. Тэрнээс яг би бол ингээд тавьсан байснаа мэдээд байгаа байхгүй юу. Гэх мэтлэн бүтлгүүтнээ яг хав зүгээр хүмүүс ч гэсэн яг түрүүнийх шиг асуудаг. Албаар ингээд үзүүштэй болох гээд ингээд бүтлгүүтэд байд юм уу гэдэг үгүй л дээ. Угаасаа л нөгөө нэгдүгээрт сурж байгаа, хоёрдугаарт явалт маань бас их байгаа. Тэгэхээр нөгөө нэг бүтлгүүтэх магадлал чинь тэр хэвээр ихсэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бичлэг хийж байгаа. Тэгээд яхаа нөгөө нэг Facebook, Instagram дээр оруулж байгаа рилүүд дээр ер нь бол хөгжилтэй байх үүднээс бүтлгүүттэйгээ бичлгүүдэд оруултыг. Яг ингээ үзвэл бас бүтлгүүт нь бага штөө гэнэ. Гайг цаачаас цайралтан чиг ярьж байгаас бага штэ. Гайгүй. Тэгэхээр ер нь саний өвлөөс тэгээд цайрах их байснаас гадна ер нь оолцоо омгон осноос ирэл. Ер нь их зөөхөн загас бэрсэн. За нэг налим гэж загас нэгийг барьсан. Зэвг загас нэгийг барьсан. Тэгээд нэг 10 мөнгөнд бишээ 4-5 мөнгөнд цагаа барьсан. Тэгээ болоо. Өөр бариагүй. Тэр зураг байсан. Бүр маш том ингээ загас барьсан. Тийм. Тэрийг нөгөө таныг орж ирэхээс өмнө яг өгсөн байхгүй юу? Одоо харуулъя. Энэ загасны тухай бас хизээ юу болов тий? Харуулъя. Яа одоо. Их том загас байдаг. Тий. Их гоё зураг байна. Тий, энэ хүний өмөр хүүдгэн заа. Энэ нөгөө манай дүү цог явсан дүү барьсан. Энэ юу хөвсгөл аймаг тол бол. Тэгээд олон бэлчээр. Одоо сэлэнг мөрний их гэсэн үг. Тэнд очисон. Тэгээд энэ маань болохоор 65-тай байж одоо эрттэй нэ. Эрттэй тул. Тул загас. Тэ одоо Монголын хамгийн том загас гэж яваа. Уу яг хамгийн том ч явах хилэн загас маань хамгийн том гэж явдаг. Гэхдээ нөгөө тул маань яг нөгөө сэнгийг усны яг пирамид орой дээр идэг загас гэж явдаг багчин загас. Тий. Тэгээд хүний өмөр сайхан үдгэнсэн. Энэ нөгөө намар би дандаа хөвсгөл явж ер нь туланд явсан. Тул амьдралдаа барьж үзээгүй. Тэгээд 3 удаа хөвсгөл яваад альтанд ч бариагүй. Цуг явсан хүмүүс маань л бариад ирсэн. Би бол бариагүй. Тэгээд нэг алдсан. Гэхдээ харж чадаагүй нөгөө дундаас нь малтарч усан тул байсныг мэдээ. Гэхдээ ер нь тул байсан байхаа. Тул байгаа газар өөр жижиг загас байдгүй юм бэл. Тэгэхээр яг нэг дүү далтай тул гаргасны дараа би алдсан байхгүй яг тэндээсээ. Тэгэхээр нөгөө тулд нь байсан юм шиг байгаа. Ер нь бол яг тул маань өөрөө 2-5 6 гээд сөргөлж явт юм гэр бүлэрээ явдаг юм байлээ. Одоо эрэм тул байлаа гэхэд зулцган тулбогнууд нь байдаг ч юм уу. Тэгж явт юм байлээ. Тэгэхээр ер нь нэг тул гаргасан бол хажууд нь дахиад нэг нь байгаа л гэт юм. Одоо яг загас баригдах мөч нь бол бүр үнэхээр дайнд орж байгаа ч юм шиг тий айхтар гоё мэдрэмж байдаг байхan. Харин эсэргээр тэр загсаа буцаага тавьж байгаа шүү дээ. Тэр мөчөд бас нэг өөр мэдрэмж мэдэрдэг бах тий. Яг зүгээр нөгөө загсаа барайл одоо тул итэлч гоё зураг мөрөг дараалал тэгэл тавина л та. Тэгвэл нэгдүгürt ер нь бол яг тул бол угаасаа нөгөө болохгүй загас нөгөө юу гэдэг авч болохгүй гэсэн үг тий. Заавал тавина. Тэгээд мэдээж тавих мөч нь гоё штэ тодорхой хэмжээнд
тэр загастай тэмцэлдээд те ингээд ялж иж гаргаж ирж шүү дээ те. Тэгэхгүй загсандаа ялагчвал нөгөө чинь зүгтээ болтой явчихна. Тэгээ ялж гаргаж ирээд тэгээ за тэмцээн дууслаа гэж шүү дээ. Дараа тэгээд битээ баригтраа. Одоо ч 27 цаг ирж байна. Та нарын хувьд бол бас гоё уйлрал ирж гин гэж ойлгож болох уу? Энэ зуны бас төлөвлөгөө бас нэлээд байгаа бах. За мөн одоо влог хийх бас төлөвлөгөөнүүд байгаа ах гэж бодож байна. Тий, ер нь одоо бол нөгөө 4 сарын 1-ээс 6 сарын 15-ныг дуустал 15-ны хүртэл загсны үржлийн үегээд 20-той биддэг. Загас барих нь Монгол орон даяар. Тэгээд 6 сарын 15-наас яг нөгөө 20 тавигдчих. Загасчлал эхэлдэг. Тэгээд тэрийг ерөөхдөө бол хүлээж байна. Тэгээд нэг 2 сар гараа амарх юм шиг байна. Гэтэ бас зүгээр байхгүй. Одоо би нэг юм загас үржүүлэгүүд байдаг. Нөгөө зэвэг загас, хадран загас, тул загас үржүүлгүүд Монголын ер нь бол нэлээд олон голуудаар байгаа. Тэгээд өнгөрсөн жил ч гэсэн би загас үржүүлгийн дугаарууд хийжсэн. Гэхдээ яг нөгөө нэг жоохон хожуу хийсэн учраас загас яг 60-аа болоод 60-аа гэдэг л болгоод 50 явцад нэгэн дээр нь очижсэн. Нөгөөдг дээр нь бол яг үржүүлгийн процесс дээр нь очижсэн. Одоо бол яг нөгөө ихсрэг барих процесс гэж байд юм байна. Энэ маань болохоор нөгөө голоосоо том загсуудаа бариад бөөгнүүлж одоо хашиж агаад түрсээ шахаж авдаг. Тэгээд нөгөө түрсээ авсныхаа дараа буцаад нөгөө том загсуудаа голдоо буцаад тавиад тэгээд түрсүүдээ үржүүлдэг юм билээ. Тэр ихсрэг барих процессыг нэг үүсэх санаатай одоо ер нь хөөцөлдөж чинь. Тэгээд 5 сарын ихээр байна уу ерөөхдөө эхлэх юм шиг байна. Тэгээд тэрэнд явахыг ер нь тэсэн яадаг хүлээж байна. Яг тэгэхээр одоо ингээд мөс цоолмоорг байна. Одоо яг урсж байгаа улсан дээр нэг ингээд гоё уурга шидмээр байна. Дандаа мөс цоолоод бараагүй тэгээд одоо жоохон хайширсан өвлөөс бол ер нь жоохон хайширсан. Дахиж өвлийн дугаар хийхгүй юу? Хийнэ хийн. Гэхдээ нэг ийм хит итгэвтэй явахгүй. Зүгээр баг явна. Ер нь жоохон нуруугаа авах бол. Тийм өвөл ер нь жоохон чанга тий. Яг гоё л доо. Яг загсаа олоод ингээд суучих юм бол мэдээж нөгөө тэр ч аяга гоё тухтай майхан саваа бариад тэгээд нөгөө зуны загсчил шиг хисэж ингэж явахгүй. Зун бол нөгөө голоо дагаал өксөөл уруудаал 5-10 км алхаал загсчилдаг бол өвлийн загсчил ерөөхдөө газраа олчих юм бол тэндээ суугаал өнчиж чинь тэгэл болоо. Тэгэл цоолол тэндээ суучдаг те. Тэрэнгөөрөө их гоё. Тэгээд яг хөө зүгээр нөгөө би нөгөө нэг влог хийж байгаа болохоор зөвхөн дандаа өгийн нуурын дээр ч юм уу бариад байх бас болохгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө олон газруудыг үзэж явсан учраас ерөөхдөө голуудыг сайн ойлгохгүй бол бас аюу хэцүү байсан юм аа. Тэрнээс дандаа өгийн нуурын дээр очиад ижүүл чадсан шүү дээ. Тэгэх юм бол учир нь олцсон шүү дээ. Би бас өгийн дээр очиад цайрцсан шүү дээ. Өгийн дээр хүн ер нь цайрдаггүй л гэдэг юм билээ. Тэгээ би очиад цайрцсан. Таны ер нь очих дуртай тийм локейшн газар ер нь хаана вэ? Тийм. Надад юу их хамгийн түрүүнд юу орж ирж байна. Тий. Тамирын гол Архангай. Тамирт би нэг анх очсноос хойш их таалагдаад. Яагаад тэгэхээр нөгөө орчин аяа гоё. Тэгээ дээрэс нь нөгөө 100 очсон ч гэсэн шумуул ахгүй. Бургасгүй гоё. Тий. Тэгээ ингээд гоё уулын гол маш цэнгэг нөгөө тунгалаг тамир гээл те. Тэгээ маш цэнгэг би ч одоо их нэртэй дальдгнууд одоо 5 литрийн савлаар тунгалаг тамир уус өдрөө авчирч байгаа шүү дээ. Толгоогоо угаа итэр гэдэг. Юу их төвлөд кино дээр ч нөгөө тиймэрхүү нэг юунууд сценүүд байдаг тийм. Хэрлэн голын усаар өсөй чинь туулын усаар гэдэг. Туулынхаар байдаг. Тамирын гол гэж байдаг тий. Тэгээд тамирын гол хамгийн дөрөнд санагдчихэв. Маш гоё гол зундаа. Таны анзаарч байгаагаар ер нь одоо Монголын тий загасчлал ер нь хөгжил ямар төвшөнд явж байгаа юм шиг харагдаж анзаарагдаж байгаа вэ? Сүүлийн бас хэдэн жил идэвхтэй загас руу орлоо штэ. За ерөнхийдөө загас маань өөрөө загасчлал маань өөрөө дотроо 2 хуваагдаад байх ч байгаа. Хуваагдах гэх юм уу одоо юу нэрлэхээ сайн мэдэхгүй байна. Спорт загасчлал гэж байна. Амьдралын загасчлал байна те аял зугаалгын чиглэлийн. Ийм 2 төрөл байх шиг байна. Тэгээд амьдралын загасчлал бол Монголд ер нь магадгүй миний анзаарснаар хүмүүс ч одоо ер нь иргэн тойрны хүмүүс ингээд тэр хөрөллийнхэн дотроо ингээд ярьдаг сэдв бол загасчлал маш ихсэж байна. Энэ нь мэдээж нөө эргээд сөрөг зүйлж байгаа. Тэгэхээр бид нар ингээд аягүй сайн
тамирчид маань голцоо ярьдаг те айгу зөвөр ингээд таниулах хэрэгтэй гэтэр гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө загасчлал бол айгу ихсэж байгаа. Манайхан ч одоо нөгөө аялал зугаалах дотоодын аялал жуулчлалтаа айгу сайн болчиход байна шүү дээ те. Гадагшаа гэхээсээ илүү Монгол орныхоо өнцөг булангурт очиж амрах зугаалах тэгээд энэ хэрээрээ нөгөө зүгээр аялаад явахаас гадна энэ чинь бас давхар нэг юм хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр голцоо л нөгөө аялал зугаалгач гол усаа бараадж явдаг учраас загасчлал их сайн хөгжиж байгаа. Тэгээд энэ дээр нь одоо хэлэхэд нэр зөв загасчлаарай л гэж хэлээ те. Хоёрдугаарт спорт загасчлал гэж байна. Энэ дээр бол манайх миний харснаар бол маш сайн байгаа гэж би бодож байна. Яг тэгэхээр өнгөрсөн жил би нөгөө спиннинг төрлийн загасчлалын дэлхийн аврагт влого хийх гэж цуг явсан. Хойш усад болсон. Тий. Тэгээ би нэг 3 дугаар хийж ирсэн. Тэнд яг загасчлалын тэр нөгөө тэмцээн гэж юу байдгийг, спорт загасчлал гэж юу байдгийг гэдгийг ерөөхдөө аягүй сайн ойлгож авсан. Тэнд одоо 16 орны тамирчид өрсөлдөөд тийм гоё тэмцээн болсон. Тэгээд 16 орны 15 орн нь дан Европууд л байлээ. Европт болсон Европууд нь л угаасаа гэдэг чинь нөгөө багасаа л загасчлалын тий. Тийм газар. Ялагч өнгөрсөн жилийн аврал бол Украин болсон. Тий. Тэгээ одоо энэ жил одоо манай тамирчид одоо бас явах гэж байгаа. Удахгүй, ерөөсөө удахгүй явна. 5 сарын 2-нд явна гэжсэн. Тэгээд энэ удаад Италид болно. Уг нь манайд болох байсан энэ жил. Тий. Монголд болно гэд. Тэгээд зарим нөхцлүүдээс шалтгаалаад гол усны маань бас нөхцлүүдээс болоод жоох нөгөө ийм дөрмөндөө одоо жишээ нь голынхаа хажууд 5 хоттой зочд буудал байх шаардлагатай жилүүний тийм заалтууд байд юм. Манайд байхгүй. Тэр нь манайд нөхцөлийг хангаж чадахгүй улмаас гих мэт янз янзын асуудал байгаа хэрэг сайн мэдгүй байна. Ямар ч байсан Монголд болох гэж байгаа болцсон. Тэгээд урьдчилан жилийн авраг Италийн Италид болж байгаа. Энэ жил Италид болно. Тэгээ манайхаас баг тамирчид маань бас явна. Өнгөрсөн жилийн баг хүмүүс бас шинээр тамирчид маань нэмэгдээд явж байгаа. Тэгээд тэндээс анзаарсан зүйл гэхэлэр Азиас зөвхөн манайх байгаа байхгүй. Тэгэхээр манайх одоо 10 хэдэн жил явж байгаа. Ер нь бол загасчлалын спортоор 10 хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байлээ. Одоо манай анхны явалт нь 13 онд гэдэг баха. Одоо нөгөө цэнгэг усны загасчлал нь 3 төрөл үүд юм байна. Спиннинг гэдэг төрөл, fly fishing тэгээд үлийн загасчлал гэдэг. Энэ 3 төрөлдөө манайхаас 3 баг тамирчид явдаг. Дандаа дэлхийн аврах. Гэдэг нь юу гэж байгаа юм бол? Нэг юм урдаа дамартаа тэгээд нэг юм загсан өгөө штэ. Fly гэдэг нь болохоор уламжлал загасчлал буюу нэг юм ташуурыг гэж байгаа шиг гэдэг нь штэ тий. Ингэж гэдэг юм ялаа малаар барьдаг. Өглөөх бол ойлгомжтой нөө цаана гэдэг тий. Тэгээд спиннинг төрлийн загасчлалт маань бол ер нь голцоо Европууд оролцсон юм лээ. Өвлийн загасчлалаар сая манайхан бол хаана боллоо? Бас явчаад ирсэн. Өнгөрсөн жил ямарсан Америкт болж ирсэн. Тэрний өмнөх жил манайд болсон шүү дээ авраг нь. Өгийн нуурын дээр болж ирсэн. Одоо тэгэхээр та яг энэ спорт төрөл рүүгээ орох санаа бол байна уу? Яг хөө зүгээр бас яваад үзсэн чи ямар санагдав тий? Яг хөө бас сонирхолтой. Тэгээд тэр чинь нөгөө юм тэмцээн гэдэг чинь угаасаа л тэмцээн шүү дээ. Гоё шүү дээ. Загас барихаас гадна тэнд өрсөлдөө өгдөж байгаа гэдэг утгаараа маш гоё санагдчихсан. Тэгээд ирээд би өнгөрсөн амар Бракап гэдэг багнуурын загасчлалын холбооноос зохион байгуулдаг тэмцээнд орж үзсэн. Бас нэг дугаар хийж үзсэн. Тэмцээнд тамирчин өнцгөөс дугаар авил ямар байдیں۔ Ингээд тэгээд надад их таалагдсан. Би нэг fly fishing-ээр нь орсон. Тэгээд яг хаа энэ жил ер нь яг fly төрөлдөө улсын аврагт ч юм уу орж үзэх сонирхол бол байна. Гэхдээ яг ингээд тамирчны замналаар явна гэж бол бодохгүй байна. Зүгээр бас тэдрээс их сурах юм байдаг аахгүй. Мундаг тамирчид ч нөгөө амар загасчод байгаа шүү дээ тэр маань. Тэгэхээр хамт ороод өрсөлдөө тэгээд нэг 2 өдөр хамтдаа байгаад ярьж байгаа хэлж байгаа үгнүүдээс нь авах юм аюу их гих мэтлэн сурах юмнууд ихэд болохоор тэмцээнд нь ороод үзчих сонирхол их байдаг. Тэгээ ер нь бас загасчлах сонирхолтой хүмүүсээ үл тэр тэмцээнийг очиод үзүүл бас их сонирхолтой. Бас сурах. Тий зөндөө сурах юм байгаа тий. Яг хоо жоохон юм чимээгүй болдог тэмцээн л дээ. Бүгдээрээ ингээ гол эрэг дээр ингээ чимээгүй ингээд өөр өөрийн зоондоо байждаг тий. Гэхдээ тэрийг хараад ер нь ингээ засны дүртэй болцсон хүн бол ер нь юу хийж байгаа, яаж байгааг их ойлгоно. Тэгээд завсарлаг хооронд тамирчид цуглахад тэнд их гоё мэдээлэл бас солилцдог гэх мэтлэн загасчлахад их үнэтэй хувь нэмэр оруулахаар
зөвлөгөөнүүд их явж идэв. Анзаарахад. Загасчлан гэдэг бол маш одоо нарийн арга техник байдаг байх. За нөгөө төгөр ер нь Аз ёндоо гэдэг зүйл хэр ярьдаг байна. Яг наач байх шиг байна. Би цайраад байгаатай бас тэр холбоотой байх шиг. Цуг явсан хүмүүс ингээл бариад байгаа байхгүй тий. Сая би хаалтаа хэлээ тэгээд хаанх явсан үсгэлээ. Бас гоё газар хаачи гэж одоо улирлын хаалтаа байсан. Тэгээд ихнэрээ дагуулсан явсан. Тэгээд өөрөөсөө муу загасч ингээд. Тэгсэн чинь манай ихнэрлээ орчинлээ. Тэгээд би бариагвэ. Ер нь загасчлалын үед одоо нэг хэр хугацааг ер нь одоо загас барих хугацаа ер нь хэдийн хугацаанд та цайрахыг хэлээд байна. Тэгээ цайрныг өдөржингөө барихгүй байхыг цайрах гэж гинөө. Ер нь тэр хугацаа нэг ямар яваад ирэх хугацааг л. Одоо би тийшээ очиж загасчлахаар яваад за эрэхтэй гар хоос ирнэ л гэсэн. Тэрийг цайрах байна шүү дээ тийм. Нэг загасчлахад ер нь та хэдийн хугацаанд ер нь тэ хэдэн цаг орчим загасчилдаг ер нь. За яг хуу загасчлал маань ер нь өдрийн цагаар явагдана. Оройн цагаар загасчлал бол мэдээж байдаг. Ихэнхдээ ер нь өдрийн цагаар шүү дээ. Тэгэхээр яг өдрийн нартай хэсэгтэл бүх цагтл тэгээ шидэл зогсож шүү дээ. Тэгэл 3 өдөр явсан бол 3 өдөр тэгээ шидэл зогсно гэсэн. Өөр юу хийх вэ тийм ээ загсаар гэж. Тий. Загсад барих гэж очиж байна. Одоо хүмүүс ч бас бүр хадуураад бүр гадагшаага явж тий. Загасчлах хоббитоос хүмүүс байдаг юм шиг байна лээ. Тэгэхээр таны хувьд бас яг ийм очихыг хүсэж байгаа газар байдгүй. Байлгүй яг хөө би ер нь бол бүхэл газар очиж үзмээр санагдсан. Жохон шуналцсан гэх юм уу. Сая нөгөө Америк явчаад ирсэн. Тэгэхдээ би нэг Калифорни Биг Бэр гэдэг нууран дээр очиж загасчилж үзсэн. Тэгээд бас далайн хэрэг дээр гарч далайд загасчилж үзсэн. Хойлонд мэдээж бариагүй. Тэр Биг Бэр нууран дээр яг явахынхаа алдад нэг хөрх юм алдсан. Тэрийгээ би 90 эртлээ мартаагүй. Яг зүүдэнд орж ирээ тий. Тэгээд гадны орны загасчлал тэрх бас өөр. Тэгээд тэр орчноос нь уурга муургыг аваад түрээслээд загасчлахад тэр өөр мэдрэмж авч ирсэн. Тэгээд ер нь бас олон төрөл байгаа зөвхөн зэнгэг усны ихээс гадна маш олон төрлийн carp fishing гэж байна ч гэдэм үү. Олон төрөл байна далайн загасчлал тий. Тэдрийг бүгдийг л үзмээр санагдаж байгаа. Тэгээд ер нь бол яг хоо ич явах бодол байгаа. Тэгээд мэдээж байгаа. Ядаж жилдээ нэг удаа ч юм уу явцдаг баймаар санагдаад байгаа. Ямар ч гэсэн одоо ойрхон байгаагаар нь Япон, Солонгос, Вьетнам, Тайланд руу те нэг хэрэгчээд ирвэл те бас боломжтой санагдаж байгаа. Влогийн хувьд илүү контент тал руугаа та юуг дараагийн төвшөнд гэдэг ч юм уу те контент креатор хүний хувьд яг юуг бас зорж байгаа бол за одоо үздэг хүмүүс нь бас ер нь бас их хүлээлттэй болсон байх л та тий. Бичлэг оруулахгүй дууд хүүе яаваа гэдэг тий. Яг хөө зүгээр ер нь бол нөгөө өөрөө дуртай тэгээд дурлж хийж байгаа учраас би өөрөө тэгэл өөрөө л эдитээ хийгээл тэгэл бүх юм өөрөө л хийдэг. Тэгээд тааштай бүр аюул тий ер нь бол яг тэрэн дээр юм билээ. Тэгэхгүй бол нөгөө влог бол влог л юм билээ нөгөө өөрийн л юм тий. Тэгэхээр яг өөрөө л мэддэм билээ. Яг айлыг яаж гаргах вэ тэр гэдэг бүгдийн тий. Тэгээд яг нэг айхтар хитийн нэг юм бодоогүй зүгээр ингээл гоё явж байгаа тэрийг ингээл бичлэгээр явах. Тэгээд яг зүгээр сувг хөгжүүлэлтийн тал дээр бодож байгаа юмуд байна. Одоо YouTube сувгаа хөгжүүлэх тал дээр тэрэн дээр одоо загастай холбоотой зүйлсийг ерөөхдөө одоо нөгөө загастай тоглоом байд юм байна. Тэрийг ойрноос одоо энэ сайхан амарч явах хугацаанд тоглоё гэж бодчих юм тий. Тоглолтын видеонууд байдаг шүү дээ тий. Тэднэр шиг тийм видео оруулж үзт юм уу санаа байна. Тэгээд бас реакшн видео хийх санаа байна. Нэрээ бас нэвтрүүлэгчид дэлгэмдүүлээд зар тавьчих болох юм уу? За манайхаа бүгдээр ингээд гоё өөртөөхөө гоё бичлэг загас барьж байгаа бичлэгүүдээ над руу гоё явуулаарай. Тэгээд би реакшн видео хийшөө. Бас гоё юм бэ. Наач бас гоё өөрөө барихгүй юм чинь хүмүүсийг харж баясаа да тий. 10-аас 8 тий. Оноо өгөөд тий. Шууд стрим хийх нь шүү дээ. Тэгэж үзэх санаанууд байна. Ер нь сувгийн хөгжүүлэлт төр жоохон анхаарах гэсэн санаа байна. Гэхдээ энэ зундаа бол ер нь бол жоохон уртын аялал төлөвлөсөн байгаа юм. Зөв. Тэгээд сар гарan 2 сараар ирэхгүйгээр явах тэр газруудаараа тухайн үедээ нэвтрүүлгээ цацаад яваад байх хийгээд тэгж төлөвлөсөн
байгаа. Яг аялын үед бол. Таны яг өдийгөөс төдий хүртэл загасчлаад явж байгаа хугацаанд магадгүй хүмүүст хэлчмээр байдаг, аялж байгаа хүмүүс, аль эсвэл загасчилж байгаа хүмүүс хэлмээр байдаг бас мессеж тийм зүйл байгаа байх гэж би бодож байна. За байлгүй яах вэ? Мэдээж нөгөө хамгийн ихнийх бол мэдээж хог. Би Монгол хог гэж нэрлэлцсэн байхгүй. Алтадам богдод өнгөрсөн жил очсон. Тэр мухар газар бүр цаашаа ингээд хотон нуурын баруун тишээгээ урд эргээр ингээ явж байгаа хүртэл замд хог даралж байгаа байхгүй. Тэгээ хогоо битээ хаяарай л гэж хэлмээр нь хамгийн гол нь. Аваад ирсэн юм чинь аваад явхад асуудалгүй шүү дээ, тэ. Ядчилт эсвэл цаасан хогнуудаа ч юм уу шатаачч болно шүү дээ, тэ. Тэгээд нөгөө дахин юу ядгүй хогнууд аваад явчихна үз нэг зайцлахгүй шүү дээ. Тэгээд ч ер нь бол аливаа сорин газар хогийн цэгүүд бол байгаа. Тэгээд яг энэс гадна эсрэг талаас нь би нэг юм санал ер нь хүмүүс ч гэх юм уу одоо орон нутгийнхандаа бас анзаарсан юм хэлмээр санагддээ. Яг манайхан мэдхэн мэджил байгаа хэл та. Гэхдээ яг би бас илүү үгэлчээдэг. Юу гэхээр миний бодлоор зүгээр амар амархан санагдаад байдаг байхгүй. Жишээ нь төвлөрсөн яг загасчлалын бүс буюу өгийн нуурын дээр жишээ нь сумын зогсоол гаргаад за нэг 3 цэг дээр л очиж байгаа шүү дээ. Тэр 3 дээр нь томхон зогсоол нээгээд тэндээ хогийн цэг 0 те шийдээд тэгээд зогсоолын төлбөр авчиж болдгоо батал гэж боддоо. Тэгээд тэндээ нэг тэр төлбөрөөрөө цалинжуулах хог ачиж явах хүн шүү дээ. Эсвэл манаач цалинжуулчих болно шүү дээ. Тэр цэг дээр нь загсны зөвшөөрөл нь бас зарагдчихдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар айгүй юм хөнгөн шийдээд эн чинь эргээд нөгөө ер нь ингэ санагдсан л да. Одоо загсанд явхад ойролцоогоор ингээл ойролцоогоор ч явах ингээл их зардал гардаг штэ. Бензин туснаас ахуулаад хүн бол нэг сая төгрөг 2 сая төгрөгийг бол бөөнөрөө нийлээ гаргаа явахад бол нэг тоохгүй. Тэгвэл яг өгийн дээр жишээ нь очиход нэг машинаас 50,000 төгрөг гэхэд бол бас тоохгүй байхгүй. Тэгтээ дэргөө саяар нь зарцуулаа явж ич 20 орон 50,000 төгрөг тэр хүн харамлахгүй штэ. Тэрийг нь өгчгöd 100 машинаас одоо хэд болдیں۔ Тэгэл нөгөө нэг манаачийн цалин сарын цалин гараал ирэх байх. Тэр портертой нэг нутгийн ах хүүгийн цалин гараал ирэх байх. Тэр ах хүү ирээл ачаал явчихдаг юм байгааз. Ингээд нэг хаана ингээд уялдаатай байвал байгаль орчин талдаа айгу юу зэгцтэй болоод ирэх юм болов. Гол бол мэдээж жоохон хэцүү. Манайд нөгөө загсны зөвшөөрлийн асуудал айгу хурц байд юм байна. Нөгөө голын нөөц тодорхойлоогүй газар загас барих хориотой гэдээ хуулиндаа байгаа. Тэгэнгүүт нуурын нөөц тодорхойлох бол ер нь харьцангуй гайгүй тэр чинь юм бөөрх ингээд өнцөг болон бүр дээр нь одоо юу гэдэг шалгадаг юм а тавиад ерөнхий нөөцөд тогтоочдөг бол гол ч нөгөө урсгал ус хэдэн зуун километр урсж байгаа тэрийг тогтоох их хэцүү байт юм. Тэгээ манайхан хүн хүч нь хүрдэггүй юм уу юу нь болдгоо юм бөөмөд нөөцийн судалгаа хийгддэггүй. Нөөцийн судалгаа хийгдэггүйс бол загас барих хориотой болчдөг. Тэгмүүд одоо загсанд явж байгаа бүх хүн маань хулгайн ажилт болчиход байгаа байхгүй. Зөвшөөрөл байхгүй. Гэхдээ ингээд аль нь ч тоодгүй тий. За нэг байгаль хамгаалагч тааруул зөвшөөрөл бичиж өгнө эсвэл торгон ч юм уу. Ингээд нэг юм хаанаа нэг нэгэндээ хүндрэл учраас нөхцөл байдлууд их үүсдэг учраас нэг л одоо байгаль орчны яамнасаа тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд нэг хэдэн жилээр хараад тий. Нэг жилд нэг голыг ч юм уу. Тий шүү дээ. Томхон голыг барьж аваад хүн хүч тавиад төсөв санхүү бүрдүүлээд явж болдог бол нэг 10 жилийн дараа бүгдээрээ зөвшөөрөлтөй загасчилдаг бол нүүр бардам загас ирнэ шүү дээ. Тэгээ угаасаа ингээд загсны зөвшөөрлөөр төдөн загас авч явах гэтэргээ байдаг байхгүй. Тэрнийхээ төлбөрийг төлөөд авч болдог. Тэгэхээр тиймэрхүү зарчим руу бид нар аль хэдийн шилжих болсон юм болов уу гэж аюух анзаарч байгаа. Жишээ нь Америкт очиод эсвэл өнгөрсөн жил Польш очиод зөвшөөрөл нь маш хялбар. Калифорнид болохоор можийн загслын зөвшөөрөл нь аль ч спорт дэлгүүр Walmart тэгээд тухайн нуур орчмын бас загсны дэлгүүрүүд, спорт дэлгүүрүүдээр байж байгаа байхгүй. Шууд авч чинь шууд бичээл өгч. Хэдэн төгрөг гэх үү? За Америкийнх бол өдрийн загслал нэг $20 орчим байсан. 16-аас $20. Хаана байгаас шалтгаалаад онлайнаар бол хямдхан. Онлайнаар захиалгаад $16 байсан. Яг нөгөө нууран дээр очиод зөвшөөрөл авахд $20. Далаа дээр үлээ зөвшөөрөл авахд $20 байсан. Тэгээд гол нь нөгөө маш ойлгомжтой. Тэгээд Америкийнх бол жишээ нь нэг зөвшөөрлөөр 3 загас авч болно ч гэдэг юм уу. Тэгээд Польшийнх бол нэг зөвшөөрлөөр 5 загас байлуу да. Бас нэг 30 орчим мянган төгрөг байсан Польшийнх өдрийн зөвшөөрөл нь. Арай юм системтэй байгаа. Тий яг ингээд бүх юм ойлгомжтой. Манайд энийг би зүгээр ингээд уртын замд юу ийсий бодох уу те. Давх гэж явахдаа бодно шүү дээ. Тэгэнгүүт
Надад бол яг манайд нөгөө загсны дэлгүүр олон биш спорт дэлгүүр хөгжөөгүй. Ийм учраас нөгөө загсчид чинь нөгөө өдрийн ашигтай цагаа ашиглах гэж шөнө их замд гардаг. Тэгэхээр 24 цаг онлайн байх ажиллаж идэг юу байдаг вэ гэж бодногод колонко байхгүй. Шатган түгэх станц. Магадгүй төр засаг одоо юу гэдэг Петров шунхлаа тий 21 аймагуудын сум болгон салбартай байгаа энэ газруудтай гэрээлээд энэ газруудын ажилтаа сургалтанд хамруулаад зөвшөөрлөл өгдөг болчвол тухайн бүс нутгийнхаа тий болчих юм бол загасчдад аюу хялбар болох юм болов уу гэтэр гэсэн. Тиймэрхүү загасны зөвшөөрөл тал дээр л их юм бодож ин доо. Ер нь хамгийн хэцүү нь тэр нөгөө өөрөө ингээд гимтэй юм шиг санагдаад ингээд зөвшөөрлгүй явах тохиолдол маш их байгаа байхгүй. Тэгээд ялчгүй авах гэхлээр ийм асуудал гардаг. Жишээ нь хаас бүтэн сайн хүн ингээд амраад за онон гол одоо дадал орлоо гэж бодъё 700 км яваад те. Тэгээ очиод нөгөө байгаль хамгаалагч сумын байгаль хамгаалагчийн зөвшөөрөл авахгүй гот хөргөө нөгөө хүн маань маш том гаа газрыг хариуцаж байгаль хамгаалагч хийдэг зөвхөн гол цахиа суудаг хүн биш байгаа байхгүй. Ан амтан, уул мод, хулгайн анчаад те галт өмөр гэл хийх ажил маш их. Тэдэрлэгөө явцдаг байдгүй. Тэгээ нөгөө хүн маань нэг амралтын нэг 2 өдрийн ливт явж байгаа шүү дээ лимиттэй. Тэгээ нэг өдөрт нь хүлээгээ сууна гэж байхгүй шүү дээ тэр хүн чинь. Тэгэл ингээл хүссэн хүсээгүй зөвшөөрлгүй загасчлал руу ороод байгаа. Энийг нэг жоохон ойлгомжтой болох тал. Илүү тодорхой, ойлгомжтой системчилсэн. За тэгээд аль талдаа өрөөгөөчтэй тий. Илүү хөгжлийн шат руугаа бас яваач ээ л гэдэг зүйлийг ярьж штэ. За тэгээд өнөөдөр цаг цаваа гарan ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн уран бүтээл хийхээсээ илүү загасчдын тий. Илүү влог тавцаа олон бас гайхалтай влогуудыг бас үзэгчтэй хүргээрээ. Тэгээд Rata Basela баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.